За яг жижиг үйлдвэрлэлийн сангийн зээлтэй холбоотой энэ долбогдсон гишүүтэй холбоотой асуудал дээр ярьж байна л да. Зүгээр би бодод суун. Зүгээр энэ одоо төсөл зөв хэрэгжсэн байгаа сайн л гэж. Төслийнхээ шугамаар одоо хэрэгжсэн энэ одоо бас яг зориултаараа зарж суулгацсан байгаа сайн гэж нэг дугаарт бол бодож байна. За ерөн зүгээр би ерөнхийдөө юу хэлэх гээд байна вэ гэхээр бол одоо Монгол оронд бол шударга ёс тогтоох айхтар давалгаа явж яана л гэж хүмүүсүүд яриад байна л да. Шударгаас тогтох бах, шударгаас одоо тогтоох бах гэж чин сэтгэлээсээ бодож байгаа. Би өнөөдрийг хүртэл одоо Монголын хуулийн хяналтын байгууллагууд бүхэлдээж бас өнөөдрийн энэ хүмүүсүүдийн яриад байгаа шиг харанхуй айхтар ангал цаваар бүгдийн чирээд яваад байгаа гэж бас бодохгүй байгаа. А тэгтээ мэдээж хуулийн хяналтын байгууллагын дотор анхаарах ёстой асуудал байгаа гэдгийг би түрүүн хэлсэн. Улсын их хурлаас бол жишээлх юм бол энэ нийгмийн дунд яригадаад байдаг томоохон асуудлуудыг шийдэх бүх эрх зүйн нөхцөлийг бол бүрдүүлж өгсөн. Хөгжлийн банктай холбоотой асуудал, эрдэнтийн дэвшилтэй холбоотой асуудал, АСМ-тай холбоотой асуудал, төмөр замтай холбоотой асуудал гэдэг. Энэ бүх хэрэгүүдийг бол өнөөдөр шалгаад явхад улсын их хурлын зүгээс, улсын их хурлын удирдлагын зүгээс ямар нэгэн одоо нөлөөлөл бий орлооч гэсэн хуулийн хяналтын байгууллагууд энийг шалгаад явах хүрэн боломж нь байгаа гэж ингэж харж байгаа. Тийм учраас би түрүүн бас үг хэлэхдээ хэлсэн. За ер нь бол энэ хууль хяналтын байгууллагууд ийм одоо сүрд уйлаантай томоохон хэрэгүүдэд маш нухацтай хандаж энэ мэдээллийг бас олон түмэнд зөөгч тэгээд энэ асуудлуудыг түргэн шуурхай шийдэх тал дээр анхаарч байх ёстой гэж. Энүүнийг бас цаашдаа анхаараарай гэдгийг би дахин хэлмээр байна. За ер нь бол бид нар өнөөдөр би түрүүн хэлсэн. Ингээд хоёр тал бол талцаад хууль хяналтын байгууллагуудыг нийгэмд шударга бус олон түмнийг хэлмэгдүүлдэг гэдэг талаас нь төрийн одоо улсын их хурлын гишүүд бид нар өөрсдөө энэ үнийг нийгэмд тарааж байгаа. Одоо цаашдаа манай гишүүд энэ дээр анхаарах ёстой. Бид энэ Монголын төр гэж байгаа бол мэдээж шударга усан байвал энийг засаж залруулах ёстой. Гэхдээ бид нар энэ үнийг өөрсдөө хий хоосон давалгаагаар дэвргээд ирээдэж болохгүй. Нийгмийг төрхраад одоо энэ шударга усын хонгол гэдэг юм байна. Энэгээр бид нар чирэгдэх гэж байна. Энэгээр одоо бид нар одоо бүгдөө бараг далд орохч ухааны яриад ингэ яваад байдаг. А миний хэлдэг юм бол байгаа бол ямар нэгэн асуудлыг нэртэй устай нэрээ. Болохгүй үтэхгүй юмыг яг цаг тухайд нь тэр хууль хяналтын байгууллагад нь хандаа гэж ингэж л би хэлдэг. Ингэж явж ярих юм бол уг нь зөв байгаа юм. А түүнээс шинөөдөр олон түмний өмнө гараад нэг хэсгийн шударга болж, нэг хэсгийн шударга ус болж тоглох гээд байх юм бол энэ нийгэм чинь өөрөө савлаад тэгээ өнөөдөр сошиал ертөнц гэж ямар юм байгаа вүлээ. Энэгээр давалгаалаад нийгмийг их бухимдуулах бол тийм сайн асуудал би биш болоо да гэж хөөхнийхөө хувьд бодож суун. Энэ нийгэм шударгаас тогтооход хэвлэл мэдээллийнхний үүрэг оройл чухал. Маш чухал. Би хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахдаа энэ парламентын нэг 40 гаруй гишүүдтэй уулзахдаа ч би бас нэг оны өмнө саналаа хэлж ийсэн. Би ер нь бол одоо хамтраад ажиллахад бэлэн байна. Ямар ч асуудлаар та бүхэнтэй одоо саналаа солилцоод явах надад боломж байна. Хамгийн гол нь та нар шударга байгаарай гэж. Та нар зарчимтай байгаарай. Ямар нэгэн одоо юу гэдгийг одоо тэр гэрээ мэрээ янз бүрийн бити хийгээрэй гэж би имэл имэг захиж хэлж ийсэн. Тэгвэл өнөөдөр би ингээд сони хард суулаа л да. Манай томоохон өдөр тутмын том хэвлэлүүд дээр жишээлх юм бол өчигдөр төрийн байгуулалтын байнгын хорон дээр миний хэлсэн үгийг ганцхан миний үгийг ингээд хасцсан байгаа. Тэгээ би зүгээр бодож суусан. Арай эдгээр чи нөгөө гэрээ хийдсэн биш үсттэй гэж. Зүгээр өнөөдөр үзээрэй. Өдөр тутмын томоохон сонингуудыг. Тийм учраас би хэвлэл мэдээллийнхнийг бас нэг энэ үнэхээр дөрөв дэх засаглал гэдэг үүргээ нэртэй төртөө биелүүлээч гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Би өнөөдөр энэ хэвлэлийнхнийг оруулж ирээч гэж би баасан хүнтэй адилхан шаардсан. Оруул гэж шаардсан. Яагаад гэвэл бүх юм хэвлэлийн хяналтанд дор. Хэвлэл мэдээллийнхний ил тод асуудлын дор явах юм бол энэ худал хуурмаг булгаал өөр явагдахгүй. Тийм учраас бид нар цаашдаа ер нь энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл хууль хяналтын байгууллагуудтай харьцаж ажиллахдаа зарчмаа барьж ажиллаж явах нь зөв байна шүү гэдэг ийм саналыг хэлэх гэсэн юм аа. За одоо баасан хөгшөө гэлээ.